За Монгол улс бол цусны донорын тухайд, цусны нөөцийн тухайд бол дэлхийд асуудалгүй орны нэг болж чадлаа. Энэ бол маш том амжилтанд хүрсний илэрхийлэл болно. Ер нь цус гэдэг бол хүний аймнаас дээсэн дөрөөн дээр ирсэн үед нэн шаардлагатай байдаг гэдгийг энгийн хүн ч гэсэн мэддэг. Цусны аюулгүй байдлын асуудал ихэнх яригддаг. За цус хийлгээд өвчин авлаа, халдвар авлаа гэдэг юм гомдолж байсан. За энэ бүхэн бол ард хоцорсон гэдгийг итгэлтэй хэлж чадна. 2014-өөс 2018 онд Эрүүл мэндийн яам Азийн хөгжлийн банкны шугамар эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр 5 төслийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд эрүүл мэндийн 26 байгууллага цусны банктаа цусны төвтэй болгосон. Цусны нөөц 3 жилийн хугацаанд хүрэлцгөөж болсон. Түүнээс гадна чанар аюулгүй байдал, ялангуяа халдвар хамгааллын асуудал бол дээд зэргийн түвшинд очсон. Тийм учраас бол сая 2019 онд Англид төвтэй олон улсын Lloyd Register байгууллага Монгол улсын цус судлалын үндэсний төвд 5 жилийн хугацаатай чанарын баталгаа илэрхийлсэн ийм итгэмжлэлийг сая удаа гардуулж өглөө. Тэгэхээр ер нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 он гэхэд гишүүн орнуудаа 100% авлаггүй сайн дурын донороос цусаа бүрдүүлэх ийм одоо зөвлөмжийг өгсөн байдаг. Монгол улс энэ хэмжээнд бол 2020 оноос өмнө хүрчээд байна. Өнөөдөр бид цусныхаа нөөцийг 100% ямар нэгэн авлаггүй өгөөмөр сэтгэлээр сайн дураараа өгж байгаа доноруудынхаа цуснаас бүрдүүлж байгаа. Тэр дундаа 61.8% нь байнгын донорууд байгаа. Тийм учраас өнөөдөр одоо дэлхийн энэ доноруудын өдөр нийт одоо доноруудаа бид бол хүндэтгэж мэхийн ёслох учиртай. Хинтээ ч хизээж таралдахгүй байж мэдэх тэр хүмүүсийн алтан амийг өөрийнхөө халуун цусаар аварч хамгаалж байгаа энэ сайхан доноруудаа бол бид нар хайрлж, хүндэлж хамгаалах учиртай. 2018 онд эрүүл мэндийн яамнаас донорын тухай хуулийг шинжилэн батлуулсан. За энэ хуулинд бол Монгол улсынхаа одоо байгаа нөөц болцоонд доноруудаа бүх талаар харж хамгаалах ийм залтууд орсон. Би бас эрүүл мэндийн сайдын баяртай байгаа. Анх 2011 онд цусаа бэлгэлсэн. Одоогоор нийт 51 удаа цусаа бэлгэлчээд хандвилчаад байгаа. Тэгээ хамгийн гол нь цусаа бэлгэлээд өөрөө бэлгэлээ явахаас гадна эргэн тойрондоо уриалдаг. Миний хийдэг ажил бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульд багшилдаг. Тэрнийхээ хүрээнд цус хэлбэл судлалын үндэсний төвтэй хамтраад энэ жил хичээлээ судалсан 1000 гаруй оюутныг цус хэлбэл судлалын үндэсний төвтэй танилцуулж цусны донор хэмжээ, цус хандвалах тухай зөв мэдээлэлтэй болгож түүнээс 200 гаруй оюутан маань цусаа хандвалсан байгаа. Ерөнхийдөө анх цусаа хандвалж яагаад хандвалсан бэ гэхээр хүнд яаж тусалж болох уу гэдэг нэг тийм хүнд туслахынсэн гэсэн тийм бодолтой. Гэхдээ яг зөв мэдээлэлтэй байгаагүй. Тэгээд нэг их сургууль дээрээ оюутан байхдаа тохиолдлоор цусаа хандвалснараа хинч хандвалж болно. Хандвалснаа 3.8-наас авардаг юм а гэсэн мэдээллийг аваад тэгээд сонирхоо цусаа хандвалж гисэн. Түүнээс хойш ямар ч тасралтгүй 8 жил ингээ хандвал явж байна. Сөрөг нөлөө гэсэн юм бол огт байхгүй. Хамгийн гол нь өөртөө бусдад туслахаас гадна өөртөө тусалдаг. Яагаад тэгэхээр цусаа хандвалахын тулд өөрөө эрүүл байх хэрэгтэй, эрүүл зөв амьдралын хэм маягтай байх хэрэгтэй гэдэг үднэс тэрийгэ баримталдаг. Дээрээс нь урьдчилан сэргийлэх гэдэг юм уу тийм өөрийгөө эрүүл мэндийн талаар байнгын тийм мэдээлэлтэй цусаа хандвалах холгоонд цус хэлбэл судлалын үндэсний төвөөс имэйл ирж та эрүүл байх шүү гэдэг тэр шинжилгээний хариунууд ирдэг. Тэгэхээр бусдад туслахаас гадна өөртөө тусалж ийн гэсэн маш том тус. Тэрний сөрөг нөлөө олохт байхгүй. За шудраг журам мэдээлэл авсандаа баяртай байна. Би анх 2010 оноос эхэлж цусаа гэж өгсөн. Нэг хүний ч гэсэн оролцоог нэмэгдүүлэе гэж бодсон үйлс байна. 9 жилийн турш одоо ууггүй хөлбөр маань намайг төр засаас мэн гэж шагнаж байна. Нийт одоо 130 удаа өгсөн байна. За нэг удаад цусан бүтээгдэхүүн бол 350-аас 600 г гэж явдаг. Тэгээд нэг удаагийн өгөлт маань 3 оны цус хэлбэдэг гэж. Тэгээ хүн бүр эрүүл мэндийн салбарт ажиллаагүй байж болно. Хүн бүр тодорхой хэмжээнд буян үлддэг гэж болно. Буян үлдэхтэй өөр байж болно. Гэхдээ хүний аймнаас аварна цусаа өгнө гэдэг маань бол маш том үйл хэрэг, хүн болсны үйл хэрэг. 그래서 다이스나 보드필드 센터 머리기 상봉팀의 어린이집이야. 이렇게 되는 것은 어떨만한데 보드필드 센터 원주한 너무나 건강이 되고 서술하는 되는 다이스나야. 지금 원손 자랑 통화만 өөрсдийнхөө бүлийн цусыг цус зөвлөж байгаа амжилтанд хүрснийг
өнөөдөр онцлог тэмдэглэхийг хүсэж байна. Энэ бодыг бүрэн зөвлөсөн эрхэм доо үргэлжлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага салбар дундын хамтын ажиллагаа жил бүр сайжруулж 61.8 болсон цусны аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаагийн илэрхийлэл component of effective health systems. За эрхэм хүндэт Монголын засгийн газрын гишүүн өнөөдөр оноос Азийн хөгжлийн банкны мөнгөлтөө зээлээ амжилттай хэрэгжүүлж улсын хэмжээнд цусны албаны Цэг бүрийн Монгол сарын 14-нд дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэн бүрддэг бөгөөд орон нутгийн 26 цусны салбар төвийг ийж бүрэн засвар хийсээс гадна цусны албаны шинжилгээ хийлээ. Ингэснээр цусны доноруудад 5 тухтай аюулгүй орчин бүрдүүлж цус ISO 9000-2015 олон улсын стандартыг хөгжүүлэн цус усан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөнийг манлайлна. Хялт үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэхэд шаардлагатай бүх нөөцөөр хангах Монгол улсын засгийн газар Minister of Health, Member of Parliament, Mr. Rangirel, Honorable Vice Chair of blood. And also this day is the opportunity to raise awareness on the need for education. цусны донор байх нь ямар чухал ач холбогдолтой болох талаар мөн олон нийт үлгэн хөрвүүлж аюулгүй чанартай цус усан бүтээгдэхүүн The theme of this year campaign is blood donation and universal access to save the strong foundation of sustainable blood supplies and are sufficient to meeting the needs. Policy guidance and technical assistance to ensure that safe blood and blood products. Монголын аюулгүй цус усан бүтээгдэхүүнийг ашиглах эцэгтэй хүмүүс тохиомжтой байдлаар хүргэх нь Universal access for safe blood transfusion and provide advocacy on its role in the provision of effective health to invest in, strengthen and sustain national blood programs. Бүхнийг хөдөлгөөнтэй болох нь эрүүл мэндийн нөхцөл өөрчлөлтийн үйл ажиллагаа тогтоож хэмжих. Бүхнийг эрүүл нийгмийн замаар цус усан бүтээгдэхүүний тогтоож хэмжих. Гэхдээ түүний тогтвортой ажиллахад анхаарах нь Монгол цусны бүтээгдэхүүний хангалтыг сайжруулах манай цусны албаны үндсэн бод чиглэл байж байгаа. За бүрийн байгууллага бүрийн байгууллага Нийт кодын юу одоо сайжруулах ийм үйл ажиллагаа мэргэжлийн аргацуулнаас хөтлөж чиглүүлж ажилладаг. За та бүхэн хинхэн сайн сэтгэл зүрхний үндэсний төв хөтөө хөнгөхийн хэмжээнд